Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Шэн Цунгвэн. Шашо. 12 дугаар сарын 1 өдөр хөдөөгийн бөглүү тосгоныг бишгүүрийн аялгуус ирээж шин бэр тосох ёслол бүтэн өдрийн үйл хэрэг болжээ. Бишгүүрийн аялгуу хадаан яваа бэр буулгах цуваанд 4 эр цэцхэн жууз дамнан аажуухан алхана. Жуузанд суусан охиныг улаан ногоон хосолсон хувцаар гойж жуузны хаалганд зэс цоож зүүжээ. Тэр охиныг эр хүнийг халамжлах цоо шин амьдрал удам залгах үеийг ёсчлон биелүүлэхийн тулд танихгүй эртээ нэг орон дондох зүүд зэрэглээ мэт үйл явдал хүлээж байгаа. Энэ нь мэдээж айц төрүүлэх төдийгүй зарим нь уйлуулж дөнгөнө. Гэхдээ шин бэр болж байгаа хүн уйлж болохгүй гэдэг. Өнөөдөр бэр болж байгаа шоошаад уйлах эрх үгүй. Багаасаа ээжгүй өссөн түүнийг багт нь авгах нь тариалангийн газраа авчран үрчилж авсан юм. Охинд айлын бэр болж байгаа явдал амьдрах гэрэн солигдсноос өөр онцгой ялгаа авчирсангүй. Бэр болж хадмын герт буухта бусад шин бэр шиг уйлаагүй, харин инээж байлаа. Охин өөрийн тоссон танихгүй хүмүүсээс ичиж зовсонгүй, айж имээсэн ч үгүй. Өөрийн ямар амьдрал хүлээж байгааг мэдэхгүй, хадамд гарч айлын бэр болж байгаа гэдгээс өөр зүйл бодогдохгүй байлаа. Шин бэр болж байгаа шоошаа 12 настай. Нөхөр нь 2 нас арай хүрээгүй. Эхнэрээсээ 9 насаар дүү нөхөр нь хөхнөөс гараад нэг их удаагүй. Нутгийн заншил. Нэг хаалганаас дараагийн хаалганы хооронд ийхүү үргэлжилдэг. Шоошаа нөхрөө "Миний дүү" хэмээн дуудах бөгөөд өдөр бүр дүүгээ буюу бяцхан нөхрөө асрах ажил чамдна. Тэр дүүгээ тэрч тосгоны урдхан бургастай газар очиж тоглоно. Эсвэл горихны хажуухан саадуулна. Хүүг өлсгөл хооллож уйлбал аргадан цэцхэн титэм сүлжин толгойд нь зүүнэ. Бяцхан нөхрөө "Алив хаана байна? Игчтэй гүүгээдэр" хэмээн өхөөрдөн эрхлүүлж халтартан сайрцсан нүрийн үнсгэд хүү хот хөхөрнө. Хүү тентэр тунтраалхаж шоошогийн үснээс бяцхан гараараа зулгаан баяр хөөртэй өсөж байв. Хүүгийн зулгаач сэгсэлгсэн шар усыг тэр бүр янзалж засахаргагүй. Заримдаа охины ардаа онжуулан сүлдсэн гэзгнээс зулгаасан чихтэй унтаж улаан хатгамалтай бүхий сүлжмлийг оролцоор суллаж орхино. Охин хаяа дүүгээ тэсгэлгүй зодчихно. Хүү "Ваа" хэмээн байдаг чадлаараа чарлахад шоошоо "Хаана хүмүүс ирээд байна? Уйлж болохгүй шүү" хэмээн аргадна. Цэлмэг хуртай өдрүүд ээлжлэн үргэлжилсээр. Өдөр бүр нөхрөө тэрч гэр зургийн аар сар ажил тусалж гар хомхилгүй хөдлөнө. Үе үе горихны эрэхт очиж хүүгийн шээстэй хувцсыг угаана. Заримдаа эмгэн хумсны хээ хуарыг цоглуулан тоглож суугаа нөхрөө харж өдрийг өнгөрөөнө. Охины энэ насанд мөрөөдөл амьдралынхын салшгүй хэсэг болдог. Шөнөөр ямар нэг газраас том хүрэл зоос олж байгаагаар эсвэл сонин сайхан зүйл идэх тухай хаяа бүр модон давирч загас болон усны боргоонд цойлон байгаагаар төсөөлөн мөрөөднө. Охин нэгэн шөнө Тэнгэрийн оддын хүрээлэнд нисэн орж зүүдлэв. Түүнтэй хамт хэн ч үгүй. Хэсэг цагаан, хэсэг алтан туяа холилдон үзэгдээд "Ээжээ" гэж чанга дуудаад сэрлээ. Цочин сэрсэн охин айсан байлаа. Сэрснийхээ дараач зүрх нь бүлэглэнэ. Чагнах нэ? Хөршийнхөөс хашгирах тухатна. "Галзуу минь чи юу хүсэв? Гэгэн цагаан өдрөөр галзуу хүн шиг тоглож шөн дөлөөр зүүдлээд унтахгүй" хэмээн зүхэх сонсогдно. Яриаг нь чагнан инээд алдсан шоошоо хөршийнхөн хэрвлийг ахин сонсмооргүй байлаа. Хаваар нэг дууга хадаасан энэ хэрвэл нөхрийг бас сэрээжээ. Өчигдөр шөнө нөхөр нь ээжтэйгээ унтсан. Шөнө бүр шахам ямар нэг шалтгаанаар уйл цэрдэг нөхөр нь их эзнээсээ болж чацаг алдан тавгүйдэх зэргээр шөнийн хугас чарлан зовоох нь олонтоо. Зогсолтгүй чарлах нөхрийн эх нь аргадах учраа олохгүй мөнгөнэн. Шоошаа үүргэлсэн царайтай ор өөд нь авираад тэврэн авч сарны туяа оддын гэрлийг харуулсан ч
нэмэр болсонгүй. Жаахан цугалдсан шоошоо "Хөөе, муур байна, хардаа" хэмээн хуурахад хүү хот хот хөхрөн хэсэг хөгжөөд нүдэн анилтан үүргэлсээр унтаад өгөв. Унтаж угаа хүүг хэсэг харж зогсдол эхний дахиад онгодхон тэр. Ямар хурдан өглөө болчихвоо гэж бодсон охин өөрийнхөө орон дээр очиж унтахаар хэвтлээ. Үүрийн гэгээ цайсан энэ үеэр зүүдлэлгүй хэсэг ч гэсэн нам унтий гэхэд огторгуйн тэндээс шар хүрээ боргол алаглуулсан наран цэцэг дүүрч үзэгцээр гүн ойрслоо. Бяцхан хүүгийн эхнэр болж айлд ирсэн шин бэр шоошоогийн бие хагас жилийн дотор өөрчлөгджээ. Салхи бороо ээлжилсээр цэцэрлэгийн буланд ургасан мод хэнд ч анзаарагдамгүй том навчтай саглагар өтгөн болдог шиг охинч гисэн өссөөр байлаа. Нөхөр нь юм бүхэн дээр түүний гарыг харна. Шоошо хашааны өвсийг ганцаараа бухалдчихна. Нөхрөө тэврэн бүүвэлж ардын дуу аялсаар унтуулчихдаг болжээ. Хашаанд хадам аав ээж, өвөө эмээ бас ажилд тусалсан хоёр залуу гээд цөөнгүү хүн бандан сандал дээр сууж ээлжээр хууч хөөрөн үдшийг барна. Өвөг эцэг нь тамхи ороож харанхуйн дунд гэрэл тавилаа. Энэ бол морин агаар хийсэн дүнсэн тамхи. Өвөг эцэг хөлөө нуглан сууж шумуул үргэн. Өдрийн турш талбай дээр харсан зүйлээ бодож суусан тэрээр Санжины ярьснаар оржигдэр бас нэгэн эмэгтэй сурагч явж өнгөрчээ гэхэд хүмүүс шаагилдан инэв. Яагаад инээснийг сонсоход ойлгомжгүй. Гэвч хүмүүс эмэгтэй сурагчийн тухай инээд хөргөм төсөөлөлтэй байдгийм. Өдөн шувуу сүүлээгээсэн аятай эмэгтэй сурагч урт гэзэггүй гэлэнмаг санагдуулам. Гадаадын хүн шиг этгээд ховцолдогч яг гадаад хүнийх шиг тийм хэнцэр биш. Тэдний эдэж уух, өмсөх, зүүх бүх хэрэглээ нь эгэл хүмүүсийнхээс өөр. Энэ бүхэн тосгоны иргэдэд хачин жигтэй санагдана. Шоошо тэдний инээсэн шалтгааныг ойлгоогүй учраас дагаж инээсэнгүй. Үүнийг анзаарсан өвг эцэг нь үргэлжлүүлэн "Шоошо одоо том болсон юм чинь эмэгтэй сурагч бол" гэхэд хүмүүс бүр чангаар доогтой инээлээ. Шоошо тэднээс багч тэдний бодож байгаа шиг тэнэг биш учраас өөрт мэдрэгдэх таагүй байдлыг арилгахаар ам нээж "Өвөө, би эмэгтэй сурагч болохгүй." "Чи эмэгтэй сурагчтай адилхан байна. Болохгүй байж болохгүй." "Би болохгүй." гэхэд тэд энээлдэн нэгэн дуугаар "Шоошо өвөөгийн чинь зөв. Чи эмэгтэй сурагч болохгүй байж болохгүй" гэлээ. Шоошо бачимдан хэрхэх учраа хэсэг зур олсонгүй. Тэгээд "Болвол болно л биз. Би айхгүй" гэлээ. Үнэн дээр эмэгтэй сурагч болно гэдэг муу зүйл биш боловч Шоошо болон тэдний гэрийнхэн үүнийг мэдэхгүй байлаа. Эмэгтэй сурагч гэдэг магадгүй энэ тосхонд хизээд хачин жигтэй зүйл хэвээр үлдэх визээ. Жил бүрийн 6 дугаар сард усны баяр болдог юм. Тэр үеэр 5-6 эмэгтэй сурагч энэ нутгаар дамжин өнгөрч хаан ихтэй холыг зорж яваа нь Евробишийн хөгжөөнтэй харагдана. Эмэгтэй сурагч болох нь дэмий балай зүйл гэж боддог тосхны ард иргэд өөр ертөнцийн хүн харсан аятай хачин жигтэй ховцаар гойсныг гайхан ойроос ширцээр үлдлээ. Харсан юм нь тэдний сэтгэлд багтаж өгөхгүй байх шиг. Эмэгтэй сурагч харсан явдал тосгоны иргэдийн бүтэн өдрийн амны зугаа болов. Шоошогийн өвөө тосгондоо нэр хүндтэй нөлөөтэй нэгэн. Тийм ч учраас тосгоны бусад хүн түүнийг хотын амьдрал цаашлаад эмэгтэй сурагчдын тухай сайн мэднэ гэж бодно. Өвөг эцэг хэдийгээр тоглоом болгон ярьсан ч Шоошоод түүний хэлснээр эмэгтэй сурагч болох ёстой хэмээн бодогджээ. Хүмүүс түүгээр даажгансан ч учир шалтгаангүй энэ даажигнал охиныг балмагдуулж орхив. Өвөг эцгийн ярьснаар бол эмэгтэй сурагч гэдэг цаг агаараас үл хамаарч нэг л янзын ховц өмсдөг, өлссөн эсхээс үл хамааран тогтсон цагт хооллож, орой хулган цаг хүртэл унтах эрхгүй. Тэд өдөржин хүнд тустай зүйл огтхон ч хийхгүй. Зөвхөн дуудуулж, бөмбөг тоглохоос цааш хүн дээр гадаад ном уншдаг. Эмэгтэй сурагчдын зардал их. Тэдний 1 жил зарцуулдаг мөнгөөр 16 одос хөхөр худалдан авч болно. Тэд мужийн төвд хаашаач явахыг хүссэн алхах шаардлагагүй.
Зөвхөн нэг хайрцаг дунд шурган сууж тэр хайрцаг нь түүнийг очих газарт нь хүргэнэ. Эмэгтэй сурагчид сургууль дээр байрлаж, эрэгтэй сурагчидтай хамт багш нараар хичээл ном заалгаж тэндээ унтана. Эмэгтэй сурагчид ямар нэгэн бэлгэсэлт авч болохгүй, төшмөлд хандах болбол тусгай зуучлагч хэрэггүй, өөрсдөө уулзах хэрэгтэй. Нэг нэгэ нэрээр нь чөлөөтэй дуудах ба залуусыг ноёнтон, хөвгүүдийг баг ноён гэж дуудана. Тэд өөрсдөө үхрээд хижээж үнэ хоньныхоо сүг сааж уудаггүй, харин сүг төмөр бортхонд савлж авна. Тэд хийх юмгүй үедээ ший дуулдаг газар очино. Тэр газар бүхэлдээ сүмтэй адил. Хувцсныхаа халааснаас мөнгөн зоос гаргаж нэг жижиг дөрвөлжин цаасны өөдөс худалдаж авснаар дотгош нэвтрэх хэрэгтэй болно. Нэг мөнгөн зоосоор тосгонд бол 5 эм дахиа худалдаж авч дөнгөнө. Сум шиг тэр газар гадаадын хүний жүжиглэх сүүдэрт дүрсийг үздэг юм гэнвэлээ. Эмэгтэй сурагчид хэн нэгэнд хонзогнож болохгүй, ам тангараг өгөхгүй, бас уйлж болохгүй. Хангалттай том болсон буюу 24 хүрсэн ч хатамд гарахыг зөвшөөрдөггүй. 30 нас, 40 нас хүрэх айрал сая нэг хатамд гарахыг зөвшөөрнө. Тэд эрэгтэй хүнээс айхгүй, тэднийг эрчүүд гомдоож чадахгүй. Хэрв гомдоовол яаманд зарга мэдүүлж төшмөл тэрэрийг мөнгөөр торгож шийтгэнэ. Хэрв шийтгэлээс мөнгө авбал тэр мөнгөө өөртөө зарцуулдаг. Заримдаа төшмөлтэй тэнцүү хуваана. Эмэгтэй сурагч хувцаа угаадаггүй, хоол хийхгүй, бас гахайд хижээхгүй, дахиа хооллохгүй. Хүүхдтэй болсон ч сард 5-10 юан үрж асрагч авчхаар болно. Харин өөрөө урдийн адил өдөржин жүжиг үзэж, хөзөр тоглон хэнд ч хэрэггүй ном уншдаг гэлцэнэ. Ер нь бол юм бүхэн нь тариачны амьдралаас тэс өөр жигтэй санагдана. Ийм сонин хачин хаанхын ёс байдгийн болоо хэмээн амтай болгон уулга алдна. Эмэгтэй сурагчийн тухай энэ мэтээр өвөн тайлбарлан ярьдаг. Хүмүүс тэдний тухай сонсоод гайхаж эгдүүцдэг бол харин Шошогийн сэтгэлд нууцхан хүсэл төрж, хэрвээ сурагч болвол өвөөгийн хэлсэн шиг тиймэрхүү янзаар амьдрах болов уу гэж төсөөлнө. Сайн муу хамаагүй, эмэгтэй сурагч болоход айх юм байхгүй. Тэр аль хэдийнээс энэ тосгоны охид эмэгтэй сурагч болохоос татгалзаар ирсэн тухай бодлоо. Шошо өвөөгийн тодорхойлсноор эмэгтэй сурагчийн тухай бодож ямар янзын хүн байдаг талаар төсөөлөн ганцаар удтал инээгээд "Өвөө, би маргаашнаас эмэгтэй сурагч болъё. Та намайг хэлж өгөөрэй. Би үнэхээр болмоор байна." Чи боддоо. Тэд охтыг баривчлаад авч явдаг. Чи явмаар байна гэж юу? Би тэднээс айхгүй. Тэд гадаад ном судраа уншдаг. Энэ бүхнээс чи айхгүй байна уу? Ариавал бодисодын барцад арилгах судрыг сурах биз? Алтан цагиргийн тарины шившлэг үзэх байх. Энэ бүхнээс айхгүй байна. Тэд элдэв хэрэг төвөг тулгадаг хүмүүс. Ноёны нэгэн адил. Хөдөө орон нутгийн хүмүүсийг зориуд тэгдэг гэсэн. Хүний ясны үлдэгдэл идээд нулимж хайдаг хүмүүс айхгүй байна уу? Гэхэд Шошо өнөөхөл хариултаа хэллээ. Энэ ярэ болох үед Шошо нөхрөө тэрэн гараас нь атгсан байлаа. Шошогийн тэрт унтаж байсан нөхөр нь зүүдэлж байгаад уйлахад охин эх хүн үрээ харагдах мэт аваа гарган хуурах айлгахын дундуур "Дүү минь ойлж болохгүй шүү. Эмэгтэй сурагчийг мөрдөж мөшигдөх хүн ирлээ" хэмээн хэлж орхилоо. Яагаад гэдгийг мэдэхгүй ч охин өөрийн мэдлгүй ингэж хэлжээ. Нөхөр нь уйлсан хэвээр байсан тул аргадан нааш цааш алхав. Шошо нөхрөө саадуулахаар өвөөгөөс холдоход өвөг эцэг нь бусадтай өөр нэгэн хууч хөөрөн үлдлээ. Энэ өдрөөс хойш Шошогийн зүрх сэтгэлд эмэгтэй сурагч болох бодол мөрөөдөл эргэлдэх болов. Охин зүүд нойрондоо эмэгтэй сурагч болж эгнэж жагссан тэдний дунд алхаж явна. Хаяа хайрцагтай адилхан зүйлд ганцаар сууж явах бөгөөд тэгж явах нь алхахаас хавьгүй хурдан санагдав. Зүүдэнд үзэгдэх тэр явдаг хайрцаг тарианы агуулгаас бараг ялгаагүй. Дотроо жижиг жижиг саарл огтонтой. Улаан үдтэй огтнууд хаа сайгүй гүйлдэж заримдаа хайрцгийн хаалгаар шургаж орж ирэх үед сүүл нь гадаа цохиж харагдана.
Цаг хугацаа аажмаар өнгөрөхөд өвг эцэг нь шоошаа гэж дуудахаа болж манай эмэгтэй сурагч гэж дуудах болжээ. Ингэж дуудах нь охинд таатай байлаа. Тосгоны өдөр хоног цаг хугацаа дэлхийн бусад газрынхаас өөр байдаг гэлтэй. Дэлхийн хаас айгу цаг хугацааг хайхрахгүй илээдэг хүмүүс олон бий. Харин шоошагийн гэрийнхэнтэй ижил төрлийн хүмүүс цаг хугацааг айл болох хэмнэ хийгэж яадаг. Хотод соёлжсон хүмүүс бишгүй олон. Тэд зөөлөн торгон хувцсыг нэг л зун илээж ховор нандин ундаа гэд сайхан бүхний дайдыг эдлэнэ. Энэ бүх тансаглал шоошогийн гэр бүлийнхний хувьд бүтэн зуны хөдөлмөр болох 10 гаруйжин нарийн майланг 20-30 дамнуурга гуатай тэнцэнэ. Бяцхан бэр шоошаа бүтэн зуны турш нөхрөө асрахын хажуугаар 4 нарийн майланг томов. Намар 8 дугаар сард гуа хураадаг. Энэ үеэр хүүхдүүд гадраар хураасан гуааны хооронд тоглон гүйлдэнэ. Асар том савыг гуагаар дүүргэж эгнэн өрсөн нь харахад багтам. Үнэхээр л намар болж гуа хураах цаг иржээ. Гашаан дотор байшингийн арын модны навчис улам том болж улаан шар өнгө хослуулан хийсэн. Шоошаа гуааны дэргэд зогсоод модны навчсыг сүлжин хэлхэж нөхөртөө бүрх малгай хийж өмсгөн тоглоолно. Ажилчид дунд Хуагуа хэмээх 23 настай нэг залуу бий. Тэр нөхрөө тэврэн зогсох шоошагийн дэргэд очмогц чавганы модыг цохиж чавга унгаалаа. Жижиг хулсан ишээр цохиход модон дээр байсан чавганууд сар хийтэл унана. Үүнийг хар зогссон шоошаа Хуагуа ха одоо болоо дэндүүх чавга унчихлаа. Идэж барахгүй шүү гэлээ. Төвний чанга орилхыг Хуагуа сонссон ч зогссонгүй. Жаалхүү чавганд хорхойсхийг харсан болохоор тэгсэн биз. Шоошоо дахин орилоод бяцхан нөхөр өдөө харан "Дүү минь наашир битгий их дүү. Их хэдвэл бие цайнгу гэд сөвдгөн" гэлээ. Хүү сонссон ч халаас руугаа чихнэ. Шоошоо дээр ирээд чавга сар байв. "Ихчээ чавга ид. Энэ их том. Би идэхгүй. Ганцыг идчих" гэлээ. Охины хоёр гар юу гэж сул чөлөөтэй байх вүлээ? Гэтэл навчаар хэлгсэн малгайн задарч харагдана. Нэгэнт өөрөө засах зав чөлөөгүй байсан болохоор өөр хэн нэгний тусламж хэрэгтэй. "Дүү минь чавга аваад миний ам руу хий" гэхэд нөхөр нь түүний үгийг ёсчлон дагав. Хүүд энэ бүхэн сонирхолтой санагдав болол та. Учиргүй чанга дуугаар инээв. Хэрвээ малгайгаа шинэ авчаар сэлбчихвэл дотор нь чавгхийн авчивж болмоор санагдана. Нөхөр нь охинд жаахан тусалж болмоор байсан ч хүү дэггүй тэжгүйгээд тогтсонгүй. Аманда ямар нэг дуу аялна. Муур шиг энэ тэнүүгээр үсэрч дүрсгүүдэх түүнээс "Миний дүү ямар дуу дуулаад байгаа юм? Хуагуа ахын зааж өгсөн нутгийнхаа дууг дуулж байна." "Аа, тийм үү. Тэгвэл надад дуулж өгөөч." Гэхэд нөхөр нь дөхөж очиод ингэж дуулав. "Энх тэнгэрийн үйлс яг л цэцэг шиг. Эрдэн шишийн дунд вандвий тарина. Эрдэн шишийг вандуу ялзруулах нь эр хүнийг сайхан хүүхэнд доройтуулах мэт. Хөх тэнгэрт үйл хурж бороо ороход хөрст газар хүмүүсийн болж олширна. Омглон хүүхний угаах аяг тавг олширх нь оронд нь орох залуугийн тоо нэмэгдсэнийг." Дууныхаа утгыг хүү ойлгоогүй нь мэдээж. Гэхдээ дуулж дуусаад "За, ямар байна?" гэж асуулаа. Шоошаа "Сайн байна" гэж магтаад хэн зааж өгснийг мэдсээр байж дахин лавлан асуув. "Хуагуа ах зааж өгсөн. Тэр бас өөр гоё дууч мэднэ. Намайг том болохоор дахиад өөр дуу зааж өгнө гэсэн. Хүмүүсийн яриагаар бол Хуагуа ах сайхан дуулдаг гэсэн" гэд Шоошоо Хуагуа руу хандан "Хуагуа аха, та нэг дуу дуулаач, би сонсомоор байна" гэлээ. Хуагуа шудраг зарчимтай хүн болж хүмүүжээгүү гэдг нь түүний царайнаас илхэн харагдана. Тэр хэдий юмны учир ойлгох насанд хүрсэн Шоошогийн хүсэлтээр дуулж өглөө. Залуу 15 настай бэр 1 настай нөхөртэй гэж дуулна. Дуунд хөдөө тосгоны хаанаас ч харж болох хуучны заншлаар гэрэлсэн эгчмэд эхнэртэй хөвгүүдийн тухай өгүүлнэ. Эхнэрүүд нь бяцхан нөхрөө угжиж байгаа тухай дуулахад Шоошогийн нөхөр дууны утгыг ойлгоогүй нь илэрхий харагдана.
Харин Шоша баг саг гадралж байлаа. Залууг дуулж дуусны дараа Шоша худлаа дүрсгэн "Би дууны утгыг бүхэлд нь ойлгож байна" гэж омглон эхэрхүү байдлаар хэлэхэд түүний царайнаас ууралсан болов уу гэмээр төрх анзаарагдана. "Хуагуаха, та яагаад ийм доромж утгатай дуу дуулж байгаа юм бэ?" гэхэд Хуагуа "Доромж утгатай биш л дээ" гэхэд охин "Ойлгож байна. Энэ бол доромж утгатай дуу байна" хэмээн дахин хэлв. Хуагуад өөр хэлэх юм байсангүй. Ам алдвал барьж болдгүй гэдэг тэр хэдийн дуулчихсан. Түүний санааг охин ойлгосон. Нэг ёсондоо хуншгүй зан гаргасан гэсэн үг. Залуу дахин дуулахаасаа жиирхэв. Шоошо гэртээ хараад өвөөдөө энэ дууны тухай хэлчихвээ гэхээс залуу байна. Нөхцөл байдал эвгүй тийшээ эргэж байгааг залруулах аргаа олж ядсан Хуагуа ярианы сэдвийг өөрчлөн "Чи эмэгтэй сурагчдын биеийн тамирын орчин үеийн дуунд юу өгүүлдгийг мэдэх үү?" гэж асуув. Залуу зөв тооцжээ. Түүнийг ингэж асуухад Шоошо огт өөр болж бүхнийг марцсан нь илэрхий. Охин байн лавлан "Ойрын үед эмэгтэй сурагчид энэ хавар явсан уу? Би тэднийг харахыг үнэхээр хүсэж байна" гэлээ. Хуагуа холууны сарвчны болонгийн тавиур налж зогсоод охинд эмэгтэй сурагчдын тухай ярьлаа. Залуугийн ингэж ярих болсон нь охины өвөөгөөс айсантай холбоотой юм. Шоошогийн өвдөөс хар зогссон Хуагуагийн ярианаас албаны зам дээр 4 эмэгтэй сурагчтай таарлцсан тухай олж мэдлээ. Охид нэг туг барьчихсан замын уртад хөлсөө туслуулан алхаж явсан ч дуу дуулж байсан нь сонирхолтой санагдана. Тэдний байгаа байдал хов хөөцөлдөгчдийн хоосон үгээс тэс ондан. Яг л цэргүүд жагсаалдаа дуулж байх шиг сайхан харагдсан. Эргчлөөтэй алхаж яваа мэт хэмээн ярьлаа. Залуугийн сайрхан ярьсан энэ түүх Шоошогийн баяр хөөргийг үгүй хийж орхив. Уг нь Хуагуа нүд хөмсгөө өлийлгэн хөдөлгөж хүний анхаарал татан хөгжөөж чадах сайхан яриатай хүн. Сурагч огтд атаархсан тодорхой байгаа Шоошо шимтсэн аясаар "Хуагуаха, таны мөр цээж үнэхээр том юм а. Би үүнийг хорж дийлэхгүй. Таны бие бас их өндөр том юм а. Миний бүх зүйл том" гэлээ. Хэсэг зур болоод Шоошо нөхрөө тэврээд явсны дараа Хуагуа хамт ажилдаг залуутайгаа гуа хураав. Түүнийг Яба гэдэг. Уг дуу цөөтэй тэр энэ удаа ам нээж "Хуаго, чи муухай юм хийхэ бол. Цаадах чинь дөнгөж 13 настай онгоо охин. 10 жилийн дараа өрх тусгаарлан шүү дээ" гэв. Хуагуа хариу хэлсэнгүй. Ажилчин залуугийн мөрийг алгадаад мод руу очиж газар унсан чавгануудыг түүхээр явлаа. Гуа хураах намар. Шоошо хадмынхаа герт он сарыг илээж цаг хугацаа хөвөрсөөр. Хэдэн удаа хяран унаж, хэдэн ч удаа ханш нээж бороорлоо. Гарсан бүхэн Шоошог улам том болжээ гин. Цагийн аясаар охин өсөж таринсоор. Тэнгэрийн ивэлээр уух устай, идэх будаатай 4 үлрэлийг өвчин зовлонгүй давлаа. Энэ зур хадам их нь дахин амарж иж Шоошогийн ачаал улам нэмэгдэв. Хадам их дахин яраалсан явдал охины өмнөх бүх боломжийг хаасан шиг санагдана. Хэдийгээр хөдөө тосгоны нар ус агаар хүний өсөлтөд гайхалтай сайн нөлөөлдөг боловч 15 настай охин насанд хүрсэн хүн шиг гэрийн бүх ачааг арайч ганцаараа уурч дийлэхгүй шүү дээ. Саяхан мөрөөдөлдөө омбон байсан охины сэтгэл тийм гэхийн тэмтэггүй хачин гунигтай байлаа. Хүн өсөж том болохын хэрээр үүрэх ачаа хийх ажил нь улам нэмэгддэг жамтай. Олс нэхэх, утас эрэх, хувц суугаах, нөхрөө асрахаас гадна өвс нунтгалж гахайд өгөх ажлыг Шоошо ганцаар хийх шаардлагатай болов. Бас самбай цардуулж бүс таавуу хийнэ. Охин энэ хугацаанд бүхнийг хийж оролцсоор гэр зургийн аливаа ажлыг нугалж дөнгөдөг боллоо. 2-3 жилийн турш Шоошо бүдүү нарийн майланг цуглуулж хөвөн утас хийсэн. Шорооны машин дээр 3 сар сууж үнэ буулган байж нааш цааш зөөсөн. Тосгоныхны хэлдгээр эрч хүчтэй хинж хөдөлмөрийн талбараас хувийн байшин босгож болно. Энэ зөвөрлөл түүний уйггүй хөдөлмөртэй дүү их мэт.
Шошагийн хадам ээж шинэ хүүтэй болсноор 5 настай нөхөр нь ээжийнхээ өврөөс бүр холдож жинхэнэ утгаараа Шошагийн гарт оров. Охин хаашаа л явна, нөхөр нь хормойд нь дагна. Хүү эхээсээ эмээх мэт Шошагаас айж зүрхшээн. Гэхдээ тэр хоёрын харилцаа муугүй. Цаг наашилж өвөөгийн хошигнолж өөрчлөгдөж эхлэв. Тэр "Шоша, чи гэзгээ богиносгож болно шүү дээ" гэж хэлэх өдөр ирлээ. Зуны ихэнх сард нэгэн эмэгтэй сурагч голын дэргэд очиод гараараа богинохон гэзгээ норгон илж байхдаа их л сэтгэл хангалуун харагдсан нь Шошагийн санаанд орж өвөө нь эмэгтэй сурагчийн тухай хошигнж байхдаа тэр бүхэнд нухацтай хандаагүйг ойлгож авсан юм. Энэ бүхэн санаанд оромгүй зүйл байлаа. Шоша гахайд өвс өгөх үед түүний нөхөр уулнаас эмгэн хумс авчирч сүүдэрт цохиж тоглоно. Хэн нэгэн дуу хатаасаар ирж яваа нь Хуагуаж. Тэр залуу Шошоод арай өөр маягийн сэтгэлийн харилцааг илэрхийлээд байгааг охин гадарлана. Харин түүний нөхөр энэ хэргийг ойлгохнаас арай болоогүй билээ. Шоша энэ бүхнийг ойлгох тусам улам бүр балмагдана. Гэхдээ Хуагуа бол эр хүн. Аливаа эр хүнд сайхан зан чанар, нүгэлт хүсэл хоёр байнга сүлэлдэн оршдог. Залуу эрийн хөдөлмөрт бэлтгэгдсэн хүчтэнхээ гар хөлийн шаламгай хөдөлгөөн, наригаанч зан чанар нь хүүг ихэд татна. Юмны учир ойлгох болоогүй жаал хүүч Хуагуаг хараад баярлана. Хуагуагийн хувьд боломжил олдвол элдв арга сүйгчлэн хүүг холдуулж байгаад Шошоод ойртон инхрийлэх оролдлого хийх нь Шошогийн бие барьсан балмагтлыг баг багаар арилгасаар аваа. Ууланд моддын дунд хүн амьтан цөөн. Энэ л газар нялх ногоо зулгаахад хамгийн тохиромжтой. Шошо хаана байгааг шууд олох боломжгүй. Хуагуа өндөр дуугаар дуулж Шошоод тэрвүүлсэн нөхрийн инээлгэнэ. Хүү ангалцлын хөөрч цавцроос биш тэдний хооронд юу болж байгааг ойлгох ухаан дутна. Хүүгийн хувьд Хуагуатай царцаа хулсан бишгүүрээр тоглох тухай бодохоос үл хэтэрнэ. Харин Хуагуа ухаан сэлж хүүг ойроос олдохооргүй ямар нэг зүйл олох даалгавар өгч явуулна. Хүүг эзгүүчилж үлдэхээрээ Шошогийн биед улам ойртож сонсон хүний нүүр улайж сэтгэл гэгэлзэм янгийн дуу уянгал уулна. Эхэндээ Шошо хүүг явахыг зөвшөөрөхгүй Хуагуагаас дөлдөг байлаа. Яваанда баг багаар уярсаар Хуагуатай нийлж бяцхан нөхрөө аргалан хол байлгахыг хичээдэг болов. Хуагуагийн өдөр бүрийн энэ оролдлого зорьсондоо хүрч дуулсан дуугаараа охины сэтгэлийн хаалгыг нээж орхижээ. Нэгэн өдөр Шошогийн нөхөр уулнаас бууж жимсгэн түүхээр явлаа. Энэ үеэр Хуагуа олон дуу дууллаа. Шошо зориулж "Тансаг хаалганы өмнө нэгэн чухал бэл бий. Тэнд хөндлөнгийн хүн бараг очдоггүй. Гагцгүй амраг залуу л олж очино. Төмөр барьж өвсөн гутал өмснө нь чи биш бол өөр хэний төлөө" гэж хэмээн дуулна. Сонсож суусан охин ам нээж "Би чамтай унтаж чадахгүй" гэхэд энэ явдлыг өөр хүнд огтхон ч хэлэхгүй гэж амлав. Өмнө нь янгийн уг яриаг ойлгож мэдэрдэггүй байсан Шошо залуугийн өргөн мөрийг ширтэж сүүлийн өгүүлбэрийг л анхаарч сонсож амжив. Өнөөх явдлын дараа Хуагуа хүндэрч суухдаа бүсгүйд зориулан дуулж Шошо сонсонгоо энэлэн шанална. Охин бурханд өгсөн амлалтаа бодож өөрийгөө харааж зүхэн үүний хажуугаар бүхнээ зориулсан тэр залууд юу юунаас ч илүү итгэж үнэмшиж байгаагаа батлахыг хүснэ. Нөхөр нь тэдэн дээр буцаж ирэхдээ гараа хорхойд хатгуулчихсан байлаа. Жаахан гар нь хэсэг газраа хавдчихсан хүү шууд л Шошо дээр очив. Шошо түүний жижигхэн гарыг чангахан чимхэж үзээд эхлээд үлээж дараа нь шархын сорж нулимов. Бүсгүй гэнтхэн саяхны болсон явдлыг санаж өөрийгөө хоншгүй зүйл хийснээ ойлгон нөхрийнхэн шарх түүнтэй холбоотой мэт санагдаад явчихлаа. Хуагуа Шошог уригдахаар улаарсан энэ өөдгүй үйл явдал шар буудаа ургадаг 4-р сард болсон юм. Удалгүй 6-р сар болж лир боловсрох үеэр охин юу юунаас илүү түүхий чавганд дуртай боллоо. Түүний бие нэг л онцгой байгааг өөрөө ч анзаарчээ.
бүсгүй биедээ гарч буй өөрчлөлтийг Хуагуатай уулан дээр уулзахдаа хэлж санаа зовж байгаагаа дуулгана. Шоошо залууд олон удаа зовлонгоо тоочин ярьж байсан ч Хуагуа төдий л оошоосонгүй. Анх түүнд амлалт өгч инхрийлж байсан хайр халамж нь ор мөргүү болжээ. Хуагуаг гаднаас нь харахад нас бид хүрсэн эр хүн боловч буруу зүйл хийх зүрхтэйгээс биш гэм бурууга хүлээх зориггүй өчүүхэн нэгэн аж. Шоошо хэрэг шиг хар могой шиг урт гизгээ засаад "Хоогаха хот явж туслахын олохгүй бол горигүнэ. Тийм биз дээ. Яах гэж тэрв? Хоторж юу их гэв? Миний гэдэс томроод байна штэ. Эмэл олох хэрэгтэй. Зах дээр эм зарж байгаа эмч бий байх. Та хурдан им олоод ирэл дээ. Би чи хот руу эргчлөөтэй хүн болж зугтахыг хүсэе юу? Энд чинь бүтэхгүй. Чи амьдрал мэдэхгүй байна. Гуйлга гуйгаад ч амьдрах аргагүй. Тийм амар юм биш. Танд мөсч удаг гэж алгаа. Та намайг хорлцглоо шүү дээ. Би өхмээр байна. Чамайг гомдоохгүй гэдгийг амлая. Тэгээд одоо яах юм бэ? Надад туслал да. Гидсэнд байгаа энэ хэсэг махыг төргөн шиг гаргаад хайчихмаар байна. Би хайгаад байна штэ. Хуагуа хэсэг хугацаанд дуугүй сууж байснаа яваад өглөө. Удалгүй нөхөр нь буцаж ирэхэд Шоошо зүлгэн дээр ганцаараа суугаад уйлж байлаа. Түүний нүд улаажээ. Үүнийг хараад гайхсан хүү хэсэг харж зогсоод "Игчээ, та яагаад уйлж байгаа юм?" "Яагаад вэ? Тоос шороо хийсч ирээд нүд рүү орчлоо. Би үлээгээд өгье л дөө. Үлээлгмээргүй байна. Та над руу муухай хараад байна штэ. Тэр яг ингэж" гээд хүү урвав. Хүү горихноос жижигхэн хясаа өөдсгөн чулуу тууж ирээд Шоошогийн өмнө тавилаа. Бүсгүй нулимстай нүдээ эргэлдүүлж харснаа. Доромжхон инээж. "Дүү минь, бид хоёрын бүх зүйл сайн байгаа. Чи намайг үйлснийг гэрт очиод ярьж болохгүй шүү. Хэрвээ ярвал би уурлан шүү" гэлээ. Энэ явдлыг гэрийнхэн нь үнэхээр ч мэдээгүй лээ. Хагас сарын дараа Хуагуа бүх хувцас аваад юу ч хэлэлгүй яваад өгчээ. Шоошогийн өвөө хамт амьдардаг Ябагаас нь хаашаа явсныг, яагаад явсныг асуухад Яба толгой сэгсэрч "Хуагуагийн хэлснээр бол тэр 200 яаны өрөнд орсон гэнвэлээ. Явхдаа нэг ч үг хэлээгүй. Мөс жудаг муутай хүндээ" гэлээ. Ябагийн бодлоор Хуагуа явах болсон нь ямар нэг учиртай. Тэр хэн нэгнээс ямар нэг юм хулгайлсан уу, эсвэл хэн нэгнийг мэхэлсэн үү, нэг л нууц бий. Гэхдээ тэр ямар ч хэрэг тарьсан байлаа гэд удалгүй мэдэгдэж таарна. Гэхдээ түүнийг хүмүүс удахгүй мартчих үсттэй. Охинд Хуагуаг мартчих юм бол эргээд урдын адил Шоошо болчих юм шиг санагдана. Гэвч түүний гэдэс урдынхтайгаа адилгүй болж дотроос нь уй хөдөлгөөн мэдрэгдэнэ. Тэр шал дэмийн бодож дотроо бажимтахаас хэтрэхгүй. Ааш зан нь эвдэрч савал хийвэл хар ярхийн уцаарлна. Гэхдээ түүний энэ бүх өөрчлөлтийг нөхөр нь л мэдэж байлаа. Учир нь тэд хаач авсан хамт байдаг хэвээр Шоошо уй би өгснэн дээр өгчихвэл бүх юм сайхан болно гэж өөртөө хэлвч удалгүй. Яагаад би өгөх ёстой гэж хэмээн өөрөөсөө асууна. Хаяа шаналж, хаяа баяр хөөртэй болчихно. Өөрийнхөө яг юу хүсэж байгааг ойлгохгүй байлаа. Хэрвээ хэн нэг нь Шоошогийн эзэн дэх хүүхдийн тухай мэдчихвэл хүүхдийн эцэг хэмбэ гэдгээс өксүүлээд олон асуудал ундарч таараа. Өөрөөс нь олон насаар дүү нөхрийнх нь амьдрал яригдахаас гадна Хуагуагийн тухайч мэдэгдэж таарна. Айл нь айхвтар хэрэг. Энэ бүхнийг бодох тусам Шоошогийн аюулхай цээж Хэнгэрийг дэлдэх луга хүчтэй дэлсэн. 8 сар гарч гэдсэн улам томорсоор. Хүмүүс түүний нууцыг мэдчихвээ гэхээс үнхэлцгээ хагарт лимээх Шоошо нөхрөө чангаан сүм рүү явж тоглоно. Тэнд очиж ахиухан шохоо идэж үзье гэж шийдлээ. Түүнийг шохоо өмхөлж байхыг нөхөр нь санамсаргүй харжхан тэр. Юу идэж байгааг нь гайхан асуусан хүүд тэр гэдэс өвдөөд үүнийг идэхээс өөр аргагүй болсон гэж тайлбарлаа. Охин нэгэнт сүм дэрснийх бурханд мөргөн туслахыг гуйна. Гэвч хэвлээд нь өдөр өдрөөр боожж байгаа тэр асуудлыг бурхан шийдэж өгөхгүй нь лавтай. Бачимдах сэтгэлээ барьж дийлэхгүй арга ядахта
горих руу очиж хүйтэн ус цэрэгтэл залгилна. Хүүг гайхвал ам цангаа дуусан гэнэ. Хэсэг хугацаанд арга мухардсан охин хүсэхгүй байгаа зүйлээсээ хэрхэн ангижрах арга зам ирэвч яах учраа огт олохгүй. Түүнийг эз томорсныг ганц нөхөр нь мэднэ. Гэхдээ ямар учраас Шошогийн эдэс томорч уур ундууцлаа барьж дийлэхгүй байгааг огт гадарлахгүй. Гагцхүү энэ бүхнийг эцэг эхтэй мэдэгдэхээс битүүхэн айна. Энэ мэтэр цаг хугацаа уралсаар. Насны зөрүүтэйгээс болоод ч тэрүү нөхөр нь түүнийг эцэг эхээсээ ч илүү хайрладаг байлаа. Охины санаанд сүүлийн хэдэн сарын хугацаанд болж өнгөрсөн бүхэн Хуагогийн өгч байсан тэр өдрийн амлалт тодхон байлаа. Намар болоход хүр хорхойн авгалдаа шүлсээрээ биеэ ороож байснаа орхиж, эрвээхээ болох нь хар ууштай сайхан. Энэ л үеэр Шошогийн нөхөр хэдэн сарын өмнө хорхойд хатгуулснаа ахин дахин дурсах нь зориуд тэр өдрийг сануулж өөрийн тарчлагах мэт. Хүүг хорхойд хатгуулдаг тэр өдрийн явдлыг байн байн бодож тарчлах Шошо дэмийл хорхой бяц гიშгэж хорслоо тайлна. Нэг өдөр эмэгтэй сурагчид тосгоноор дайран өнгөрөх тухай сураг гаргахад Шошо нар од нүдээ онийлхан харж мөрөөдлийн жагсаалаа төсөөлж их удаан бодов. Охин энэ үед биедээ байгаа хүсээгүй зүйлээ гаргахын тулд Хуагогийн араас эмэгтэй сурагч болоод зүхтаж болмоор санагджээ. Тэр бэлтгэл хийж замд гарах гэж байгаад баригдлаа. Түүний норолдолгыг гэр бүлийнхэн нь мэдснээр асуудал дэлгэгдэв. Оргон зүхтах шалтгааныг хөөн хэлцэх үеэр Шошо жирэмсэн болсон нэлэрч хэрэг мандах нь тэр. Уг нь 10 жилийн дараа нөхрийнхөө удам залгах хүүг төрүүлж өгөх үүрэгтэй Бэрдэн айл хэдийн өөр хүн өрсөд үр удмаа үлдээж гисэн явдал байж боломгүй хэрэг байв. Энэ айлын тайван уур амьсгалыг Шошогийн өдөөсөн хэрэг явдал боснуулж орхилоо. Түүний үүрэг хариуцлага умартсан явдлаас болж уурлах нэг нь уурлаж, харааж загнах нь харааж зүхэн нус нулимс уйлаа майлан эмх замбраагүй байдал үүслээ. Хэл хязгаарыг давсан энэ хэрэгээс болж Шошо дүүжлүүлж, усанд живж, хор уухад ч хурч мэднэ. Бүсгүй хувь заяа хаашаач эргэж мэдэх энэ өдрүүдэд Шошо цэл залуу насндаа хорогдон хар уусаж байлаа. Орхийн тэргүүн өвөө нь хэрэг явдлыг ухаалгаар шийдэх арга зам хайна. Тэр Шошог өрөөнд нь ганцаарнг нь хорж үүдийн хүмүүсээр мануулав. Тэгээд охины ар гэрийнхнээс хүн дуудаж асуудлыг хэрхэн шийдэхээ зөвлөхөөр болжээ. Шошогийн төрөл төрөсөд нэр төрөө архимэлдэг болсон. Мэдээж тэдний хэлэх үг гаргах шийдвэр уламжлалын дагуу шийдэхийг санал болгох нь дамжиггүй. Шошог нүхэнд болох усанд үеих эсвэл алс газар худалдахын аль нь ч тодорхойгүй байлаа. Төрөл саданд нь охины амийг хайрлах сэтгэл төрвөл алс газар худалдах шийдвэр гаргах байх гэж Шошо таамаглана. Санаж сарвайх хамгийн ойрын хүн гэвэл өргөж авсан авга ах нь билээ. Хатам өвөө нь тосгоны ойролцоох тариалангийн талбайн хажууханд аж төрдөг авга ахтай нь хамт хооллож хундаг арх барьсныхаа дараа энэ тухай дуулгажээ. Шошогийн нэр нүрээ барсан явдлыг сонссон авга ах нь түүнтэй уулзгаар ирсэн юм. Шошогийн байдалд ямар нэг тайлбар хэрэггүй байв. Зүдийсэн гэдс нь түүний хийсэн гэм нүглийн гэрч болжээ. Авга ах нь Шошог нүхэнд буулж төвдсөнгүй. Дахин бэр болгож мордуулах замыг сонгов. Мэдээж үүнээс болж хамгийн их хохирлыг Шошогийн нөхрийн гэр бүлийнхэн амсна. Тосгоны хуучны заншил ёсоор нөхрийн талын 2 дахь үеэлд Шошо дахин бэр болж очих ёстой. Тэр айлд одоогийн нөхрийн талынхан бэрээ сольж буцаасны нөхөн төлбөр өгч таарна. Авга ах нь энэ бүх учир начрыг тайлбарж ярьсныхаа дараа явхаар болслоо. Шошо авга ахыхаа хормоноос чангаагаад тавилгүй дорой царайлан ус нь нүдлэв. Авга ах нь толгой сэгсрээд юу ч дугарлгүй гарч оджээ. Үүнээс хойш Шошог зорж хэн нэгэн огт ирсэнгүй. Нэгэнд түүнийг дахин мордуулж бэр болгон авах хүсэлтэй хүн ирээгүй болохоор тэр нөхрийнхөө гэрт амьдрсаар байлаа. Хэрэг хэрхэн шийдэгдэх нь ойлгомжгүй боллоо. Тосгоны заншлын дагуу түүнийг шийтгэвэл бүгд тайвширна. Хэрэг явдал илэрснээс хойш нөхрийн Шошотой хамт байлгахыг болиулжээ.
Эгч дүүс хоорондоо жиг жигхэн инээлсэн өдрүүд нэг хэвээр үргэлжилсээр дахин нэг сар өнгөрөв. Түүний хэвлийд хүүхэд бий болсноос үүдэж гэрт нь ноцтой хэрэгдэгдсэнийг нөхөр нь сая л ойлгожээ. Тарьсан хэрэгээсээ болж Шоша тэдний гэрээс явах ёстой болсныг хүү ердөөсөө зөвшөөрөхгүй байлаа. Шошаач дасаж дадсан энэ гэрээсээ явахыг хүсэхгүй байсан юм. Тэд асуудлыг хэрхэн шийдэх учраа ололгүй тосгоны дүрм журмыг дагъя гэж дими ярилцахаас хэтэрсэнгүй. Хэн нэгэн ирж уулзах байхаа гэж хүлээсэн өдөр хоног үргэлжилсээр 12 дугаар сар гарлаа. Өнгөрсөн хугацаанд Шошог зорж хэн ч ирээгүй болохоор энэ айлдаа шинэ жилийг угтах нь тодорхой болов. Бүсгүй хойдон жилийнх нь 2 дугаар сарын дундуур өвсөн дунд суугаад 10 сар тээсэн хүүгээ эсэн мэнд төрүүлжээ. Шошагийн хүү дуграг нүүртэй, том алагнуудтай, чанга дуутай, хөөрхөн амтан байлаа. Нөхрийнх нь гэр бүлийнхэн 2-яс хагацсан эхүүрийн аль альныг анхаарч асарлаа. Амаржаад удаагүй ихэд жигэнсэн дахиа нанг тодрог эдүүлж цус төлжүүлэх дар суулган эхэн эсэм мэнд амарчхад тусалсан талархаж цаас шатааж бурханд өргөл өгөв. Гэр бүлийн бүх хүн шин төрсөн хүүг өөрийн эрэхгүй энэрэн хайрлана. Хүүгээ төрсний дараа Шоша өөр тийшээ бэр болж мордсонгүй. Цаг хугацаа нисэх мэт хурдалсаар Шоша нэг л өдөр албан ёсны нөхөртөөгөө тэнгэрт мөргөж нэг гэрт орлоо. Түүний хүү 10 нас хүрч өхрийн тэжээлийн өвс хатаж өрх гэрийн үйлдвэрлэгч гишүүн болсон байв. Тэр энгийн үед Шошагийн нөхрийг аваагаха гэж дуудана. Нөхөр нь ч ийм дуутахад дургуутсахгүй. Хүүгийн нэрийг Ньюар гэдэг. Ньюарыг 12 настай байхад түүнээс 6 эгч бүсгүйг бэр буулгаж авчирлаа. Бэр насаар эгч учраас гэрийн ажлыг чадамгай ялцуулдаг бас нэгэн туслах болов. Бишгүүр хангинаж хаалга нээгдэхээс өмнө шинэ бэр эрэх танхил хайлаас шиг учиргүй уйлна. Овг эзхэн завгүй байх зураа элен цөвөг болно. Энэ өдөр Шоша 10 жилийн өмнө нөхрөө тэрч байсан шигэ сая төрүүлсэн хүү Юэ мамагаа тэрэн байшингийн өмнөх хулсан хашаа салхины аясаар эсгэрийн шугахыг ажин суун. 1929 оны Өгөл. Тогсов. Орчуулсан Алтан хуйгийн алтан цэцэг.